За ингээд аймаг сумдын бэлчээр ашиглагчдын холбоодын удирдах ажилтнуудад зориулагдсан элтгэх урлаг гэсэн зайны сургалт маань эхлэх гэж байна. Тэгээд энэ сургалтыг онцлон сонирхож байгаа нийт лидерүүдтэй гэж хэлье. Мөн бас та бүгдэд энэ өдрийн мэндийг хүргье. За тэгэхээр өнөөдөр элтгэх урлаг гэдэг энэ нэрнээсээ эхлээд аваад үзэхэд хүн бүхэн бас энэ юуг хэлээд байгаа юм болоо гэсэн хамгийн түрүүний ойлголт гарч ирнэ л дээ. Тэгэхээр энэ элтгэх урлаг гэж нэрлэдэг байгаа. Яг өнөөдрийг хүртэл бол бас жоохон маргаантай л байгаа л да. Энэ яг үнэхээр урлаг юм уу, элтгэх урлаг юм уу? Эсвэл элтгэх урлаг гэдэг нь шинжлэх ухааны хэмжээнд очсон юм уу гэсэн янз янзын таамаг бас яг энийг тодорхой нэг чигт гаргасан ийм чиглэл байхгүй, маргаантай хэмжээнд бол байдаг. Гэхдээ өнөөдөр би өөрийнхөө өнцгөөс, өөрийнхөө үднээс та бүгдэд энийг тайлбарлаж ярихад ямар ч байсан энэ бол хувь хүний хөгжилд чиглэгдсэн ярих чадвар юм а гэсэн ийм ойлголтын дээр бол саран туяа миний бие бол ойлгож явдаг. Тийм учраас энэ үднээсээ та нөхдөдтэй энэ элтгэх урлаг гэж нэрлэгдэж байгаа. Энэ сургалтыг бол хамтран ингэж бүгдээрээ ярилцаж эндээсээ яагаад энэ элтгэх урлаг гэдэг юм өнөөдрийн цаг үед хүн бүхэнд ийм шаардлагатай хэрэгтэй болцсон юм бэ? Яг энийг суралцах зарчим нь юу гэдгийг бэ гэсэн энэ үндсэн дээрээс энэ сургалтаа эхлэе гэж бодож байна. Тэгэхээр яг хүмүүс ерөнхийдөө бол өнөөдрийн нийгэмд цаг үед бол маш их олон мэдээллийн сувгууд, сошиал мэдээллийн бид нар өөрсдөндөө бол их өргөн дэлгэрийн баялаг мэдээллүүдийг бол хүлээж авч байна. Тэгэхээр тэрэн дотроос ингээд хараад үзэхэд бол элтгэх урлаг гэдэг юм хизээ анх үүссэн бэ гэхээр хүн анх бий болсон цагаас хойш харилцааны ярианы харилцаанд орж эхэлсэн үеэс энэ өөрөө өөрийгөө илтгэх энэ идэвхтэй үйл ажиллагаа бол эхэлсэн байна гэж ингэж үздэг. Тэгэхээр энийг яг ингээд та нар дор бодоод үзтээ. Үнэхээр л яг тийм. Үг хэлээд эхлэхээр л энэ чинь хүн өөрийгөө илэрхийлэл эхэлж байгаа. Эндээс улбаатаагаар энэ элтгэх урлагт суралцсанараа хүн өөрөө өөрийгөө илэрхийлж чадах хамгийн дээд суралцах ёстой ийм зүйл гэж миний хувьд бол боддог. Тэгэхээр энэ элтгэх урлагийг суралцсанараа бол ямар ашигтай юм бэ? Ер нь яах энийг заавал сурах хэрэгтэй юм уу, үгүй юу гэсэн ийм нэг асуулт гарч ирнэ дээ, тийм ээ. Тэгэхээр энд бол хамгийн түрүүнд хүн би түрүү хэлсэн яг өөрийнхөө ертөнцийг өөрөө дотроо бодож байгаа зүйлээ яаж илэрхийлж гаргах вэ? Энд чинь заавал хүн суралцж байж энд гаргах хэрэгтэй болдог. Нэгдүгээрт энэ ашигтай хэрэгтэй байна. Хоёрдугаарт яг энэ цаг үеийн бидний амьдарч байгаа энэ их хурдтай хөгжиж байгаа энэ нийгэмд энэ үед бол хүмүүс бол маш их тийм бидний ярьж хэлсэн заншснаар бол стрессний амьдардаг гэж ярьдаг тийм. Тэгэхээр энээсээ бол салж өгнө. Нэг өсөндөө эрүүл байх нь шүү дээ. Тийм ээ. За мөн бас дараагийн давуу тал нь юу байх юм бэ гэхээр ажлын байран дээрээ та өөрийнхөө амжилтыг баттгаж өгнө. Энэ элтгэх урлаг суралцсанараа. Тийм ээ. За мөн бас дараагийн бас нэг чанар нь юу байх вэ гэхээр энэ суралцсанараа давуу тал нь юу байх вэ гэхээр хүн ер нь айцаас бол салж чадна гэсэн үг. Айц гэдэг чинь хүний өөрөө өөрийгөө ялан дийлэх энэ дотоод айцыг хэлж байгаа. Эннээсээ бол ангиж чаднаа гэсэн ийм утгатай юм байна. Тэгэхээр энд бол зайлшгүй суралцах хэрэгтэй болно. Тэгэхээр хамгийн сүүлийн хамгийн гол юм юу вэ гэхээр энэ цаг үеийн манлайлагч нар бол элтгэх урлагт бол зайлшгүй сурах шаардлагатай. Манай улс орны хөгжилд бол улс орны аль ч өнцөг болонд байсан байгаа залуу лидерүүд энэ бүгдийн хүмүүсийн өөрийнх нь бодож санаж байгаа, өөрсдийнх нь хийж байгаа үйл ажиллагаа энэ бүгдийгээ илэрхийлэх, нийтэд түгэх хамгийн гол юм бол энэ элтгэх урлаг суралцсанараа та
манлайлагч байхын хамгийн одоо шийдвэртэй алхамд хүрч чадна гэсэн ийм зүйлүүд байх юм аа. Яг би яг энэ зайны сургалтыг эхлэхээс өмнө ерөнхийдөө энэ илтгэх урлаг гэж ер нь ямар хэрэгтэй юм, ер нь юуг хэлээд байдгийг гэдэг үүднээсээ ингээд нэг хэдэн зүйлийг тайлбарлаж ярьж байна л да. За тэгээд энэ дээр бид нар одоо яг зайны сургалтынхаа хичээлийг бол эхлэе гэж бодож байна. За энэ дээр хамгийн ихэнд өөрийгөө танилцуулах, энэ дээр өөрийнхөө ур чадварыг мэдээлэх гэж байна. Тэгэхээр бүгдээрээ яг энэ дээр яг харилцан ярилцаад эхлүүлээ яасан. Хүн хүний ойлголт юу ямар вэ? Тийм ээ? Энд одоо ерөөсөө хамгийн ихний өөрийгөө танилцуулах, энд өөрийнхөө ур чадварыг мэдээлэх гэж байна. Тэгэхээр энийг бол таны хувьд бол юу гэж ойлгож байна? Яаж өөрийгөө одоо танилцуулах вэ? Тэгэхээр өөрийгөө хэн гэдгийг дээрээс нь энд юу хийдэг талаар товч бөгөө тодорхой танилцуулаад болох л та. Тийм. Зөв. Наадах чинь бол зайлшгүй хамаарахна. Гэхдээ хамгийн гол нь бид нөгөө илтгэх гэж байгаа зүйл байгаа шүү дээ. Тэрнтэйгээ дандаа юмудаа бол уялдуулж холбож ингэж яах хэрэгтэй. Тэгэхээр таны ур чадвар ямар вэ гэдгийг хамгийн түрүүнд энэ таны илтгэлийг сонсож байгаа энэ хүмүүст хамгийн нэгдүгürt ойлгуулах юм чухал. Ямар байдлаар явах вэ гэхээр цаашаага одоо бидний энэ чухал элементүүд гэсэн заалтууд дээр бол юмнууд маань бол гараад ирнэ л дээ. Маш тодорхой гэдэг чинь үнэн товчхон тийм ээ эрхэлж байгаа ажил одоо яг тавих гэж байгаа илтгэлийн тухай тэгээд тэн дээр ямар гол онцлог чадвар байх ёстой гэдгийг танилцуулах нь байна тийм ээ. За дараагийнх нь болохоор оролцогчдын тооноос хамааран боломжтой бол хүн тус бүрийг танилцуулах хийхийг хүсэх гэж байна. За тийм. Энэ бол ойлгомжтой. Тийм ээ? Саналаараа өөрийгөө танилцуулах юм байна уу энэ дотор? Яаж бодогдож байна одоо? За, өөрийгөө танилцуулах. Оролцогчдын тооноос хамааран. За. Тий. За миний бодлоор болохоор оролцогчдын тооноос гэдэг нь их чухал. Ягаад гэвэл маш том зааланд дэлтгэж байгаа тохиолдолд бол хүн болгоныг танилцуулах боломж гарахгүй. Зүгээр нэг 25-аас 30 хүнтэй ч юм уу 30-аас доош хүнтэй тийм нэг зааланд тодорхой асуудлыг тавьж байгаа тохиолдолд болохоор хүмүүсийг дунд нас танилцуулах нь зүйтэй байх гэж би бодож байна. Жишээлбэл нэг жижигхэн 20-30 хүнтэй хуралд одоо илтгэж байгаа тохиолдолд болохоор хүн болгон хүнийг үргэлжлэн танилцуулах. Тэгэхээр жишээлбэл би одоо өөрийгөө танилцуулах юм бол юу гэж танилцуулах вэ гэхээр би нэрээ хэлээд миний нэрийг Баясгалан гэдэг би ийм байгууллагаас явж байгаа. Тэр байгууллагт ийм албан тушаал хашдаг юмаа гэсэн хамгийн наазахын мэдээлэл хэлэх баг гэж бодож байна. Тийм. Тэгэхээр энэ дээр нэг юм байна. Ямарваа нэг юм бол тодорхой нэг стандарт хэмжээч гэдэг юм уу, хугацаач гэдэг юм уу заагдсан байдаг л та. Жишээ нь би л нөгөө өөрөө урлагийн хүн шүү дээ. Жишээ нь би ингээд урлагийн одоо ямар нэгэн жүжиг киноны юм дээр ингээд толгойд дүрийн хувьд ингээд яриад үзэхэд та эхний 30 секундэд ямар хүн бэ гэдэг чинь харагдчих ёстой. Тэрнээс хоошоо бол нушаад явчих юм бол таны одоо энэ зохиолын хүнд ингээд ойлгомжтой болчихдгоо гэж ярьдаг. Тэрэн шиг яг энэ одоо илтгэх урлагийн энэ өөрийгөө танилцуулах хэсгээр бол бичигдсэн хугацаа гэж байдгийм байна. Энэ нь бол 90 секунд байдгийм байна. Тэгэхээр 90 секундны дотор та яг өөрийгөө одоо нуршилгүйгээр түрүүний хэлсэнтэй товч бөгөөд тодорхой одоо тэгээ гол одоо хийх гэж байгаа ажлынхаа талаар тэрний онцлог байдлыг өөрөөр хэлбэл минут 30 секундны дотор л гэсэн үг шүү дээ. Ингээд танилцуулахад бол хүний анхаарал бол сарнихгүй. За ерөнхийдөө сонсож байгаа хүн бол тэндээс авах ёстой юм аа бол өөртөө авч чадах ийм хэмжээнд байдаг юм байна. За тэгэхээр дараагийнх нь илтгэх гэж буй сэдвээ танилцуулах. Энэндээ энэхүү сэдвээс оролцогчид юу мэдэж үлдэх ёстойг дурдах.
За энэ бол ойлгомжтой. Тийм ээ? Энэ бол ерөөсөө илтгэх гэж байгаа хүмүүсийн өмнөө тавьж байгаа хамгийн гол зорилго. За дараагийнх нь болохоор сэдв бүр дээр том зураг гаргаад дараа нь деталь руугаа орох, эсрэгээр нь хийх нь тэмч зохимжтой бусаа. За энэ бол ойлгомжтой биз дээ. Тэ сэдв бүр дээр зурагжуулаад тэгээд эхлээд бол ерөнхий одоо том зурагнаас эхлэх нь шүү дээ. Тэгээд тэндээсээ детальчилсан, жижиглсэн, задлсан ийм хэлбэр рүү орж одоо юугаа тайлбарлах юм байна. За энэний дараа болохоор таны ярих зүйл цаг хугацаа болон танд байгаа нөөцийн боломжид таарч байгаа эсхийг байнга хямрах гэж байна. Иг магадгүй л одоо нэг урсгаал ингээд нуршаал цаг хугацааны баримжаагүй яваад байж болохгүй л гэсэн үг шүү дээ энэ чинь. Тэ? За энэ хянах гэдэг энэ хяналтыг яаж хийх ёстой вэ? Ер нь бол юу ахаа? Би ингэж бодож байна. Илтгэх угаасаа тэр юмаа илтгэх гэж байгаа илтгэгч маань болохоор бэлдээд ирсэн байгаа шүү дээ, тий. Тэгэхээр тухайн одоо яг нөгөө ярих гэж байгаа сэдвийн хүрээнд бол би нэг юм 30 минутын хүрээнд ярих юм байна гэж үзэх юм бол 30 минутынхаа төвшөнд таарсан агуулга бэлдээд ирэх хэрэгтэй. Тэгээд тэр бол хяналтын эхний хэсэг болно. Тэгээд тэр хүрээндээ тэгээд яг илтгэж байгаа явцтай болохоор тэр 30 минутынхаа хугацаанд хуваарлаад цагаа хуваарлаад сэдв болгондоо цагаа хуваарлаад тэгээ яг тэр төвшөндөө өөрийгөө дотроо хянаал явуучих нь зүйтэй болов гэж би бодож байна. Яг зөв. Тэгэхээр ер нь бол илтгэл тавина гэдгийг анх сонссон өдрөөс эхлээд хүн яг илтгэхийг бэлдэх ёстой. Түүнээс бол за одоо 2 хоногийн дараа болчихно да гайгүй дээ. За завгүй байна да. За энэ 3 хоногийн зай байна да. За тэрний өмнө болчихно. Үгүй энд ингэж гомоо хандаж болохгүй. Илтгэл тавихаар одоо бэлдсэн яг өөрөө сонссон үүрэг хүлээсэн цагаас хойш яг илтгэлийг бол бэлдэх ёстой. За тэгээд миний түрүүчийн хэлдгээр 90 секунд гэдэг бол зайлшгүй байх ёстой. За тэгээд оршил хэсэг гэж бол зайлшгүй байна. Оршил хэсгийг бол одоо бүр тэр энэ илтгэх урлагийн одоо тэр зарчим дотор байдаг юм байна лээ. Өөрөөр хэлэх юм бол болохгүй бол бүр цээжл гэж. За би яг ийм юм ярих ёстой. Миний яг энэ хүрээнд энэ байх ёстой гэдэг. Тэгээд өөрөө давтах ёстой, тэрийг бэлдэх ёстой. Ингэсэн тохиолдолд бол өөрийн энэ чинь бие дааж одоо өөртөөгөө энэ илтгэлээ бэлдэж байгаа нөгөө бие даасан одоо бэлтгэл ажиллал гэсэн үг л дээ. Тэгэхээр энэ дээр бол хугацааны хувьд бол нэг тэгж нуршаад одоо бүр хазаагаад явчих тийм юу бол гарах бага байдаг гэсэн ийм ойлголттой. За дараагийнх нь болохоор сэдв бүрийн дараа нэгдсэн үнэлэлт өгнөлт өгөх гэж байна. Сэдв бүрийн дараа нэгдсэн үнэлэлт өгнөлт өгөх. Энэ бол ойлгомжтой. Тийм ээ? Миний ярьж байгаа зүйлээс өөрөөр хэлэх юм бол миний ярьж байгаа зүйл хүнд яаж хүрч ийн вэ? Би ямар зоригтойгоор ихэллээ. Тэрэндээ хүрч чадж гэнэ үгүй юу? Тэ? За тэгээд тэрнийгээ хүмүүсийн ер нь нэг ингэдэг штэ илтгэгч нар гэдэг бол өөрөөр хэлэх юм бол бас уран бүтээлч хүмүүстэй нэг талаараа их ойр юм байгаа. Энэ бол тэр мэдрэмж нь юу вэ гэхээр яг амьд харьцаан дээр ингэж үйлчилдэг. Илтгэлийг сонсож байгаа хүмүүс байна. Илтгэгч энд байна. Жүжиг үзэж байгаа үзэгчд байна. Жүжигчин энд байна тийм. Тэгэхээр энэ хоёрын хоорондын амьд харьцаан дээрээс одоо хүн өөрөө яг юм мэдрэмж авдаг. Яг л юм зэрэгэлд ингээл яриад шуугаад шав гэл ингээл байвал миний тоглолт хүрэхгүй байна да гэдэг ойлголт ингээл өөрөө ирэхгүй надад буугдсан шүү дээ тийм. Тэрнтэй адилхан таны одоо ярьж байгаа илтгэл таны одоо ярьсан энэ сэдв тухайн одоо сонсож байгаа хүнд хэр зэрэг хүрч ийн вэ гэдэг бол аяндаа ингээ мэдрэгдээд ирдэг. Тийм. Тэгэхээр энэ болохоор ямар юм бэ гэхээр амьд гүүр. Энэ амьд гүүрэн дээр илтгэгч бол ажиллаж мэдэрч сурах хэрэгтэй. Тэгэхээр тухайн үед ямар байх вэ гэхээр одоо олон техникийн үзүүлэлтүүд байгаа шүү дээ. Дуугаа чанга өндөр болгох уу, эсвэл одоо хурдтай ярих уу, тий? Тэгэхээр энэ бүх юм чинь бол энэ амьд гүүрийн хэмжээнд дээрээс өөрт бол мэдрэгдээд ингээд ирнэ гэсэн үг. Яриагаа аль болох сонирхолтой байлгах, байраа байнга солих, дуу хоолойгоо байнга өөрчлөх. За саяны ярьсан юмуд ингээд орж ийн тийм ээ.
өөрийгөө маш сайн илэрхийлэх, сургалтын янз бүрийн арга хэрэглэлтгүүнүүдийг хэрэглэхээ гэж байна. За энэ бол ойлгомжтой. За 9 гэхдээ энэ бүрийн дараа өөрөөрөө байх гэж байна. Энд чинь л одоо нөгөө ийм юм л та өөрөөрөө байх гэдэг чинь ер нь хорвоод хүн бол нэг л хувилбар байгаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр таны оюун ухааны чадамж, таны тэр мэдрэмж л энд үйлчлэх ёстой. Ямар үед одоо чи энэ аргуудыг хэрэглэх үү? Тэгэл эргэл өөрөөрөө л байх. Түүнээс одоо хэн нэгэн хүнийг дуурайгаал одоо улс төрчд бол мундаг илтгэгч нар шүү дээ. Тийм ээ? Тэгэхээр тэднийг төсөөлж ингэж өөртөө дүрслэн харалтаараа бий болгоод тэдний зогсолт нь ч юм уу, эсвэл одоо ингээд нэг хооц мооцсон ч байдаг юм уу, тий? Ийм юм бол хизээч байж болохгүй. Хэрэглэх арга дээр бол дууны одоо энд заасан байж штэ. Дуу хоолойгоо байнга өөрчлөх, өөрийнхөө бас ингээд орон зай дээр зайгаа эзэлж өөрийгөө зогсож байгаа байдал энэ энэ бол өөрчилж болно. Гэхдээ энэ ард хувь хүн чи өөрөө сараа чи саргаараа л байх хэрэгтэй гэсэн ийм юмыг бол хэлээд байгаа. За слайд бүр дээр 2-3 минутаас хэтрэхгүй байх гэж байна. За энэ бол ойлгомжтой тийм. Бэлт бас дахин бэлт гэдэг шиг бүх юм бол бэлтгэлтэй байгаа тохиолдолд энэ зарчим бол алдагдахгүй гэсэн үг. За дараагийнх нь болохоор слайд дээр хэтэрхий их текст бичихгүй байх, зурган хэлбэрийг түлхүү хэрэглэх. За энэ бол одоо энэ цаг үеийн одоо энэ слайдны дээр ажиллах энэ л бүх одоо шаардлага чинь бол энэ байгаа. За илтгэх үеийн айдас гэнэ. Ямар ч илтгэгчийн хувьд айдас байдаг. Айдсын гол шалтгаан сэдвээ мэдэхгүй байх, ийм тухайн сэдвээ маш сайн судлах, бүрэн эзэмших гэж байна. Ер нь илтгэх урлаг гэж байгаа. Энэ илтгэгчийн нэг жанжин шугам гэж хэлж болох юм да. Энэ юу байх юм бэ гэхээр ерөөсөө илтгэх гэж байгаа зүйл маш сайн бэлдэх хэрэгтэй. Маш сайн судлах хэрэгтэй. Ёстой бүр ингээд ар өврөөс нь хаанаас нь ч асуусан, хаанаас нь ч бүр судалгааны ажлыг бол маш сайн хийсэн байх хэрэгтэй. Тийм үед яах вэ гэхээр хизээч хүний оюун санаа юм барайнд орохгүй. Хизээч хүний бие булчин барайнд орохгүй. Тийм болохоор чөлөөтөө сэтгэн, тийм болохоор олонний өмнө чичирч сандарч янз бүрийн одоо поз үзүүлсэн эвгүй ингэж харагдсан зогсолт хийхгүй. Тэгэхээр өөртөө итгэлтэй болно гэсэн үг. Энэ бол хамгийн эцсийн эцэст одоо биднээс өөртөө хэрэгжиж байгаа зүйл бол. За илтгэх үедээ амжилт олохгүй гэсэн үг юм уу? Илтгэхийн өмнө бэлтгэлээ бодсон. За тийм яг саяных бол одоо сөргөөрөө байх юм бол яагаад амжилтанд хүрэхгүй? За энэ бол ойлгомжтой. Энд бэлтгэл бас дахин бэлтгэл Владимир Ильич Сараа. За илтгэхийн өмнө зайлшгүй хянах зүйлс гэж байна. За энэ бол мэдээж. Та яагаад энэхүү илтгэлийг тавьж байна вэ? Тийм ээ? Та хинт зориулан энэхүү илтгэлийг тавьж байна. Та энэхүү илтгэлээр юу хэлхийг хүсэж байна вэ? Энийг яаж хэлэх гэж байна вэ? Хаана хэлэх вэ? За энэ 5 ийм одоо хянах зүйл гэх юм уу да? Тэ? Илтгэхийн өмнө зайлшгүй хянах зүйл. За хэдүүлээ нэг сэдв гаргах уу? Тэгээ саяны яг энэ дээр яг ингээд бодъё л доо. Тэ? За дандаа би яриад тахаар бас нэг ямар сэдв байж болно шүү дээ. Дотор яг эндээсээ за яг энэ сэдвээр илтгэл тавих гэж байна гэл. Тэгэл тэрнийхээ дагуу л одоо өөрөөр хэлэх юм бол яагаад энэ илтгэл тавьж байгаа юм бэ гэсэн. Нөгөө бэлчээр ашиглалтаа яг энэ дээр тэрэн дээрээ авбал та нар зүгээс хүмүүсээ нөгөө бэлчээр ашиглалтаараа л сумын бэлчээр ашиглалтын асуудлаар илтгэл тавья гэж байна. Гэж аа. Тэгэхээр тэрнийхээ дагуу хүнд зориулах уу гэх гэл энэ юм. Тэр чинь малчтад зориулах. Тэр сумын бэлчээр ашиглалтын асуудлаар ярих гэж байна. Энэ нь болохоор малчтад зориулна те. Тэгэл явчих уу. За одоо гоё ихлэ саяных бол ингээд картанд орно шүү те. За тэгэхээр хэдүүлээ ингээ энэ илтгэхийн өмнө зайлшгүй хянах зүйлс гэдэг бол энэ бол маш чухал тийм. Тэгэхээр хэдүүлээ одоо яг ингээд бодит байдал дээр өнөөдөр нэг сэдв авъя. Яг ямар сэдвтэй. Бидний энэ зайны энэ сургалт маань хаашаа чиглэгдэж байгаа вэ тийм. Тэгэхээр энэтэйг ойролцоо сэдв дээр энэ хянах зүйлсийг яаж ажиллах болохоор байна вэ гэдгийг
харъя л та тийм үү. Тэгвэл ерөөсөө юу айл та сумын хэмжээнд нөгөө бэлчээр ашиглах тэр дотроо нөгөө нэг сэлгэж нүүх хэрэгтэй гэдгийг ойлгуулах. Тийм ихтгэл тавь. За ийм сэдвтэй. За ийм сэдвтэй. Бэлчээрийг сэлгэхийн ач холбогдол юм тийм сэдвтэй. За тэгэхээр энэ сэдвийг бол одоо бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ сэдвийг яагаад тавьж гэнэ? Хамгийн их яагаад энэхүү илтгэлийг тавьж гэнэ вэ? Энэ сэдвтэй. Энэ сэдв за бид нар бол одоо нөгөө бэлчээр ашиглагчдын холбоодын одоо удирдлагчуд ээ. Тэгэхээр одоо чинь манай сумын хувьд одоо нөгөө бэлчээр ашиглалтан дээр бас тодорхой арга хэмжээ авахгүй бол бэлчээрийн дараатал ихсэн нөгөө нүүлгэн сэлгэлтэй нөгөө удирдалтай сэлгэлтэй юм тогтмол заашгүй хийхгүй бол одоо нэг буурин дээр одоо хитрхи хэрэгэлдээд байгаа юм бол нөгөө тэр хэсгийн бэлчээр айгу дараатад манай сумын хувьд айгу асуудал гардаг учраас энэ талаараа яг бид нар бол нэг судалгаа хийж байгаа. Тэгээд нөгөө малчтаа иргэдээ яг хугацаанда нөгөө гаргасан графикын дагуу бэлчээрээ сэлгээд одоо үйлжөөгөө зундаа одоо үйлжөөнийхөө талбайг зундаа одоо амраагаад ч гэдэг юм уу тий. Одоо нэг зөвхөн одоо нэг газараа байнга ингээд талхилаад даахгүй байх талаар л одоо малчтад ойлголт өгөөд гэрээ хийгээд нөгөөтгөө хэрэгжүүлэхэд нь хяналт тавиулаад ийм ажлыг хийхин тулд нөгөө малчдтаа л энэ талаар одоо аягүй сайн ойлголт өгөөд одоо нэгдсэн зөвшөөрлөлд хүрэх. Тийм. Тэгэхээр яагаад гэдэг дээр л хамгийн гол одоо илтгэлийн чинь нас сэдвийн чинь одоо асуудал чиглэгдэж штэ. Яагаад гэдэг нь хамгийн гол нь. Яагаад гэвэл сая би таны ярьснаас ингээд сонсоход бол бэлчээр одоо удаан ашиглагцснаас доройтолд орж байгаа юм байна. Энэний хор уршиг нь юу байх юм бэ гэдэг бас айгүй тод байх хэрэгтэй. За тэгээд энэ сэдв маань өөрөөр хэлбэл энэ сэдвтэй илтгэл маань хинт зориулагдаж байна уу? Тэ? Хинт зориулагдаж байна. Энд малчтад буюу нь ойлгомжтой. Төр нутагт. Малчтад. Ерөөсөө малчтад. За, энэхүү илтгэлээр юуг хэлхийг хүсэж байна? Хамгийн гол нь бэлчээрээ сэлэг нүү хугацаанд нүү бэлчээрээ амраа. Тэгэх юм бол одоо тэр нөгөө бэлчээр талхагдаад бэлчээргүй боллоо, мал хорогдлоо гэдэг асуудал байхгүй болно гэсэн. Гол мал хорогдлоо. Бэлчээрийн талхад мал тарлахгүй болно. Тэгэхээр мал хорогдох болно. Дээрээс нь малын өвчтөд ихсэн нэмэгдэнэ. Тэгэхээр нөгөө эрүүл малтай байж ижил малчин чиний амьдрах боломжтой. Тэгэхээр хамгийн гол эрүүл малтай байх үндсэн юу гэхээр бэлчээрээ сэлгэх юу. Зүгээр бид нар бол одоо гоё ингээд өөрсдөө ярилцж байгаа шүү дээ харилцдаг. Эндээс бас зөв ч юм гарна, бас хаягдгэх ч юм гарч болно те. Тэгэхээр илтгэл дээрээ бол хамгийн гол нь энэ илтгэлийг тавьж байгаа. Яагаад тавьж байгаа юм бэ гэхээр гол юм ингээд яваад өгсөн те. Хор уршиг нь гараад ирлээ. Эргээгээд энэ илтгэлээр юу хэлхийг хүсэж байна вэ гэхээр сая Болгорогийн хэлдгээр одоо эргээгээд малын одоо ашиг шимийг бид ингэж хүртэж болох юм аа. Инг сэлгээ хийснээрээ илүү ийм үр дүнд хүрч болох юм аа гэсэн энэ ойлголтыг малчтад хамгийн гол нь одоо хүргэх ёстой юм аа гэсэн ийм юу гарч штэ. За энийг яаж хэлэх гэж байна вэ гэж байна. Яаж хэлэх вэ? Энэ яг бэлчээрээ хэрхэн яаж ашиглах вэ гэдэг талаараа малчтад одоо яаж ч хэлж болно, онлайн сургалтаар ч хэлж болно. Тухайн одоо нөхцөл байдал дээр нь олж аваад группийн ярилцлага хийдэг ч юм уу те. Аль боломжтой бүх аргаар хэлж болох байх л да. Тийм. Бүхий л аргаар байж болно. Тэгтээ хамгийн гол нь манайхны нэг яг хүн ой тоондоо ортол яг гэж хүлээж авдаг нэг юмнууд байна шүү дээ. Бодит жишээ. Бодит жишээ. Хамгийн гол юм бодит жишээ байхгүй. Одоо бид нар одоо ингээ зайны сургалтаар ийм байна, тийм байна болохгүй гэл ингээл ярина. За эсвэл ингээл зураг мураг юу гэдэг олон одоо сувгууд байна шүү дээ, тий. Тэгэхэд энэ дээр хамгийн гол юм бол хүн нүдэрээ үзээд үнэхээр яг ой танд нэрэ болохгүй юм байна шүү гэдэг нь бол бодит жишээ. Миний хувьд бол тэгж бодож байна. Тэгэхээр бодит жишээ бол
одоо энэ юм маш үр дүнд хүрэх юм аа. Яаж хэлэх вэ гэдэг энэ дээр бол. За дараагийнх нь хаана хэлэх вэ? Энэ бол ойлгомжтой тийм ээ. Хаана хэлэх вэ? Яг дунд тийм ээ. Газар дээр нь яг тийм ээ. Тэгжээж хүмүүс бол ойлгох юм байна гэсэн. За ингээд цаашаа явъя. Илтгэх гэж буй орчноо сайн дүгнэ гэж юм. За мэдээлэл хийх, заах, сургах, бусдын ярьсан илтгэсэнд хувь нэмрээ оруулах, өөрийн үзэл бодлоо ойлгуулах, харилцан ярилцаж, мэдээл солилцох. За энүүгээрээ бол ямар гол мэдээлэл өгөх вэ гэдэг л хамгийн чухал байна тийм ээ. Бид нар бол ойлгомжтой. Заах, сургах, бусдын ярьсан илтгэсэнд хувь нэмрээ оруулах, харилцаа ярилцаж ойлголцох, санал бодлоо хуваалцах гэсэн ийм төвшөнд байх нь шүү дээ. За энд ирч хүч итгэх. За энэ бол ингээд график юугаар харуулсан байж байна. Энэ дээр бол ганц сэдв дээр төвлөрөх, сэдвийг огцом өөрчлөхгүй байх, сэдвээ солиогүй бол завсарлага авахгүй байх. За энэ заалтууд бол бүгд ойлгомжтой байгаа юм зү тийм. Нуршихгүй байх, хэцүү сэдв гүндэхгүй байх, тод дүрслэл, тоглоом, үйл хөдлөл оролцоотой дуусах цагийг тодорхой болгох, асуулт, шин сэдвийг тусгай самбар дээр бичих, нэгтгэн бацахдаа зөрчлийг онцгойлон дүүйлэхгүй байх. За эдгээр дотор бол жоохон бүрхэгдүү юм уу да гэсэн юм байна уу? Энэ нэгтгэн бацахдаа зөрчлийг онцгойлон дүүйлэхгүй байх гэдэг дээр нэлээд анхаарах хэрэгтэй байх. Яагаад гэвэл манай нөгөө энэ сумын энэ бэлчээр ашиглагчдын холбооны нөхдүүд маань малчтад юм заах үед бэлчээрийн маргаан их байдаг. Тэгээд бэлчээр ашиглалтын асуудал нүүх сэлгэх тэр мал хууга одоо отроор явуулах энэ асуудлууд гарах үед болохоор бэлчээрийн маргааны асуудлууд нэлээд байдаг бах хоорондоо. Тийм учраас энийг аль болох дүүйлэхгүйгээр ямар хөө байдлаар оновчтой шийдэж болохоор байна. Тэр төвшөнд нь л бас илтгэх хэрэгтэй баг те. Ер нь бол бэлчээрийн маргааны асуудлуудын урд нь илтгэхийнхаа өмнө ч юм уу эсвэл мэдээлэл өгөх янз бүрийн юмнуудынхаа өмнө бас нэлээд хоорондоо тэр маргаан заргааныхын юмнуудыг хооронд нөгөө сум момынхаа засаг дарга маргатай яриад илүү шийдсэн байж байгаад илтгэдэг ч юм уу. Ийм байдлаар яахгүй бол энэ бас нэлээд ноцтой сэдв байж магадгүй шүү. Тийм байж болно. Тэгэхээр ер нь альч ямар ч юу одоо зөрчилтэй асуудал байлаа гэхэд энэ бол зөвхөн ганц хоёр хүмүүсийн дунд болж байгаа асуудал биш. Нийтийг хамарсан тийм ээ? Нийтийг хамарсан ийм хүрээнд байгаа учраас яг тийм одоо манай мэрэгжлийн хэлээр бол нэг сюрприз болж ингэж юм гаргаж олныг цочроож одоо бүр ингэж анхаарлыг өөр тийш нь хандуулах ч юм уу тийм ийм байдлаар биш. Яг одоо таны ярьснаар өөрчлөн одоо энэ талынхаа ойлголтуудыг ямар төвшөнд байлгах вэ гэдгийг бас шийдсэн. Нөгөө л бид нар чи илтгэлээ тавихаас өмнө бүх юмаа тооцож бодох ёстой гэсэн бас нэг юм зарчим яваад байгаа шүү дээ тийм. Тэгэхээр энд маань ч гэсэн энэ хамрагдах юм байна гэж ойлгогдож байна. За ярианы оргил үедээ юун дээр төвлөрөх вэ? Хүмүүс ядарсан, залхсан бол яах вэ? Дуусах үедээ яаж дуусгах вэ гэж байна. За энийг бүгдээрээ ярилцъя. Оргил үедээ юун дээр төвлөрөх вэ гэдэг нь бол ойлгомжтой тийм. Бидний тавих илтгэлийн гол одоо сэдв тийм гол одоо хэлэх гэсэн санаа маань хаана байна вэ? Тийм яг тэн дээр бол одоо бүгдийг хамарсан одоо асуулт хариулт явуулж бүгдийн одоо оролцож байгаа хүн бүхний итгэх зүтгэлийг бол үнэлж дүгнж бүгдийг нэг ийм юмд бол оруулж өгөх хэрэгтэй. Тэрийг бол тийм. За хүмүүс ядарсан, залхсан бол яах вэ? Тийм тохиолдолд яах вэ? Шок юм ярих уу? Заримдаа жоохон завсарлага авч болох ба. Нөгөө жоохон толон толуулж болох ба. Ямар нэгэн сонирхолтой яах. Эсвэл онгоо ярьчих. Сонирхолтой таавч хийж болно тийм. Аль нь ч байж болно. Тэгэхээр ерөнхийдөө бол энэ нэг залхсан гэдэг нэг үг яваад байна шүү дээ тийм. Тэгэхээр энэ залхалтаас салгахын тулд шал өөр ертөнц рүү өөр одоо юм руу шууд болсуулаад оруулах хэрэгтэй. Энэ бол илтгэгч хүний чадвар байх хэрэгтэй. Ер нь бол тэгтээ дийлэнхтэй
хөнгөн, инэдмийн, хошин, одоо бидний ярьдаг анекдот ч байдаг юм уу, тэр талын юмнуудыг. Гэхдээ гэв гинтхэн л нэг анекдот яриад ингээд гараад нүдж бүр гайхна үстэй тий. Тэгэхээр нөгөө илтгэгч хүний бас нөгөө чадвар байна шүү. Одоо тэр сууж байгаа хүмүүсээсээ нааш нь энэ ярих инэдмийн юм руугаа татаж оруулах хэрэгтэй шүү дээ тий. Жишээ нь нэг хүн ингээд нойрн хүрээд бүр ингэсэн сууж ил. Та одоо урчин нилээн одоо нойргүй хончтой таны нойр тийм юм зарцуулагдчихтэй гингүүтээ тэр яриагаа одоо инэдмийн тэр одоо хөнгөн одоо хошгонсон тэр зүйл рүүгээ татаж оруулах жишээний яаж татаж оруулж уусгах вэ гэдэг чинь бас энэ одоо илтгэгч хүний чадвар байх нэ. За дуусах үедээ яаж дуусах вэ гэж байна. Яаж дуусах вэ? Миний бодлоор л илтгэлийнхээ яг нөө үндсэн санааг нэг бадж товчхон дүгнээд тэгээд анхаарлаа хандуулсан, идэвхтэй оролцсон баярлалаа. Маш эерэг байдалтай. Тийм эерэг уур амьсгалыг нэг бүрдүүлээд тэгэл дуусгах байх. Хамгийн гол нь бид нар чинь яах гэж энэ илтгэлийг тавиад байгаа билээ. Нөгөө л илтгэлээ хийж явах явцдаа сэдв болгон дээр үнэлгээ дүгнэлт өгөн, завсар зайд нь бас өөрийгөө нөгөө хянах юм одоо өөрөө дотор нэг бас энд чинь нэг хоёр хүн яваад байгаа шүү дээ. Би нэг илтгэлээ ингээд тавьж дотор сарантуяа маань хөөе та жоохон удаан байшгүй гэд намааг ингээд хоош нь татна. Дотор сарантуяа хөөе та жоохон уршаад бай, цаан ч хүн унтаад байна гэд ингээд шүү дээ тий. Тэгэхээр энэ бол хамгийн гол зорилго юу вэ гэхээр чиний тавьж байгаа илтгэл эцсийн дүндээ өнөөдөр ямар хэмжээнд хүрсэн байна. Тэндээс яг өнө болроогийн илтгэл эерэг уур амьсгалыг бий болгож хонгийн үзүүрт бид хамтдаа тэр асж байгаа гэрэл рүү явах нь байна шүү гэдэг энэ итгэл найдвар, энэ ойлголтыг л өгч айгүй гоё одоо өөдрөгөөр дуусгах хэрэг. Тийм ээ? Энэ тал руу чиглэх байхаа гэж бодож байна.